Орхон аймаг хоёрхан сумтай гэтэл иргэдэн сум хооронд зорчихдоо замын хураамж 1000 төгрөгийг тогтмол төлдөг. Гэтэл булган хөвсгөл зэрэг аймаг руу зорчиход ямар ч хураамж төлдөггүй. Энэ мэтчлэн асуудал дагуулсан 3 замын постыг нүүлгэх тухай нэг хэсэг яригдж байгаад намтсан. Энэ хугацаанд иргэд 1000 төгрөгөө төлсөөр л байгаа юм. Тухайн асуудал ямар шатанд явж байгаа талаар аймгийн засаг даргын тамгын газрын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаас тодорхой мэдээлэл авлаа. Гэрийн зам дээгүүр явж байгаа хүмүүсүүд бол төлбөр төлөх хэрэгтэй. За бид бол Орхон байна уу, Улаанбаатар байна уу гэдэг нь юу ялгаа бол байхгүй. Зүгээр тухай одоо энэ замыг л ашиглаж байгаа төлбөр төлөөс үс ойлголтоо гэж байна. За бид бол Орхон аймгийн иргэдийг одоо төлбөрөөс нь тийм за мэдээж одоо 60 цам орохын тулд 1000 төгрөг төлөж бодох бол байна. Энийг хуулийн үгэнд яаж шийдвэрлэх вэ? Төлбөр хураах цэгийг одоо цалцууны цаатал гаргах хэрэгтэй одоо. Тэгсэн тохиолдолд одоо бид хуулийн үгэнд шийдвэрлэх боломжтой. Түүнээс Монгол улстай арь мөрдөгдөж байгаа бүх иргэнийг биелүүлэх ёстой. Зам ашиглаж байгаа дахны зам дээрч бай. Хүчтэй замруу төлбөр төлөх шаардлагатай гэсэн үг шүү дээ. Зам ашиглаж л байгаа. Тэгэхээр энэ төлбөрийг төлж байгаа тохиолдолд бид төлөх үүрэгтэй байгаа хуулийг бид нар өөрчилж болохгүй байхгүй. Тэгэхээр бид нар яг төлбөр хуваах цэгийг л одоо 60 цам цаатал гаргадаг гэсэн үг. За зарим иргэд бол Улаанбаатар жил орж явахдаа төлдөг. Улаанбаатар жишээлбэл одоо автомашины үзлийг онцлох татвар дээр нь зам ашигны төлбөр нэг ус авчдаг байхгүй. Орхон аймаг хэрвээ энэ зам ашиглаж байгаа төлбөр маань тэгж орж байгаа учраас Улаанбаатар машин бол Улаанбаатар руу орох бол төлбөр өгч байна. Цугаан замын үзлийг онцлох тэр үеийн дээр нь татварын одоо зам ашигласны татварын нэгдсэн журмаар хуваагддаг. Бас энэ хуулийн залтыг бас бид судалж байгаа. Тэгэхээр гол асуудал нь энэ төлбөр маань өөрөө замын сан буюу одоо Монгол улсын төсөв төлбөр хуваацыг зам тээврийн яамд хурааж авдаг учраас бид бас энэ зохицуултыг хийх гэж байна. Тэгээд төлбөр авах цэгийг л одоо нүүлэх ажлыг бол судлаад 2-5 өмнө цус ярьсан гэсэн. Төлбөр хуваах цэгийг зам тээврийн яамнаас бол бид нар зөвшөөрлөд 60 цааталт гаргахаар болсон. Өнгөрсөн оны төсөв бол зорилт төсөв хийх өртсөн тооцоол хийхээр 690 сая төгрөг болсон болж байгаа хэрэг. Тэгэхээр энийг бол төсөвт суулгаж чадаагүй 22 он төсөв бол энэ асуудлыг шийдвэрлэх учраас бид нар за ер нь бол одоо бид энэ жил бас 23-24 долларын төлбөр хуваацыг бол нүүлэх ажлыг зохион байгуулахаар асуудал шийдэх байсан. Байнгын явдаг үйлчлэгэд бас одоо бүртгэлээ өгсөн байдаг. Төлбөр хуваацыг за би 60-аас тогтмол эрдэнэт рүү ордог. Өдрийн 4-5 ордог гэж байгаа бол тэд нар бүртгэлээ өгөөд бүртгэлцсэн. Тэгэхээр одоо энэ байнгын үйл ажиллагаа явуулж байгаа байнга тогтмолтой одоо ч өдөр болгон гарч байгаа хүмүүс бол бүртгэл тэр өдөр бүртгэл хийдэг. Бүртгэл дээрээс ингэж чөлөөлөх болж байна. Тэр хүмүүсийн хувьд бол зөвхөн Улаанбаатар явах гэж байгаа ч юм уу Жарданд явах гэж байгаа гэдэг төлбөр хуваацыг юм бол бас бүрэн одоо шийдвэр нотолж чадахгүй байгаа байхгүй. Тэгэхээр нотлох баримтыг юу болохгүй тэр жагсаалт нь одоо бүх одоо тогтмол одоо чөлөөлөл явж байгаа асуудлыг бид бүртгэлд нь тавруулж одоо чөлөөлөх боломж. За тэрийг яг төлбөр хуваацыг өөрсдөө бүртгэж батгийн төвөөр дамжуулж өгдөг болохоор. Дээрээс нь энэ төлбөр хуваацыг маань одоо оролтгийн харьяал бас биш. За бид нар шууд бодлоор хангадаг. Зам тээврийн харьяал чиглэл ус байдаг. Тэгэхээр бас тухайн одоо юм бас зөвшөөрлөл авахд бол одоо чиглэл шуурхай зүйдээ тийм хурал зөвлөнд оролцох мэдээлэлүүд заавал дууд авчирч хамтран ярилцж шийдвэрлэж байгаа. Орхон аймаг 2013 оноос эхлэн төлбөр хураах цэгийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг хөндсөн бөгөөд сүүлийн 3 жил хүсэлтэд эрчимжүүлсэн юм. Зам тээврийн хөгжлийн яамны зүгээс нүүлгэх боломжтой гэсэн хариу өгсөн юм. Ингэхдээ 2 сонголтоор төсвийг орон нутаг гаргах санал гаргажээ. Тухайлбал зөвхөн одоо байгаа цэгийг тэр чигт нь нүүлгэн байршуулах энэ ажлыг гүйцэтгэхэд 168 сая төгрөг шаардлагатай бол стандарт хангасан төв болгож өөрчилөхөд 690 сая төгрөг шаардлагатай гэсэн байна. Уг төлбөр авах цэгийг нүүлгэх, шинжлэх ажлын зардлыг журмаараа ол зам тээврийн хөгжлийн яам гаргах ёстой гэж үзсэн ч зөвхөн нүүлгэн шилжүүлэх талд аймаг хариуцахаар яамтай зөвшөлдсөн зардлыг 2021 оны орон нутгийн төсөвт санал оруулсан боловч чухал биш гэж үзэн дээрх 168 сая төгрөгийг төсвөөс хасжээ. Ингэхдээ яамтай зөвшөөрсөн жаргалант сум руу зорьсон иргэдээс хураамж авахгүй байхаар журамд тусгаж өгөх ажлыг зохион байгуулахаар болсон байна.